Сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Channel B podcast-ийн 7 дахь дугаар хүрэхэд бэлэн болоод байна. 7 дахь дугаарын номны маань нэр бол миний хамгийн сайн мэдэх зүйлс гэсэн нэртэй ном байгаа. Уг номын зохиолч Америкийн телевизийн ток шоуны хөтлөгч, за мөн продюсер, дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгд орж явсан Твиттертэй 25 сая дагагчтай өнгөт арьс эмэгтэй Oprah Winfrey байгаа. Oprah Winfrey өөрийн ажил, амьдралын явцад олж ухаарч туулж мэдэрсэн бүхнээ энэ номоор дамжуулан олон түмэнд зөвлөгөө болгож хүргэсэн. Энэ ном Америкт төдийгүй Солонгос улсад мөн монгол хэлэнд ч гэсэн орчуулагдаж бестселлер ном болж байсан ийм ном байгаа. За тэгээд энэ номны солонгос хэл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн номны томыг орчуулан хүргэж байна. Миний хамгийн сайн мэдэх зүйлс гэсэн нэртэй энэ ном нь баяр баясгал, дахин сэргэх хүч, сэтгэл мэдрэмж, талархал, боломж, итгэл бишрэл, тодорхой байдал, хүч чадал гэсэн 8 бүлэгтэй. За эхний бүлэг маань бол баяр баясгал гэсэн нэртэй бүлэг байгаа. Энэ бүлэгт Oprah амьдралдаа хаанаас аз жаргал, баяр баясгалан сэтгэл ханамжийг авдаг тухайга хуваалцсан. Өглөө болгон өөрийнхөө хүчээр босож, алхаж, гიშгэж, цайгаа ууж, хувцас өмсөж, ариун цэврийн өрөө орж байгаа надад тохиолдсон маш том ад завшаан гэж би үздэг. Яагаад гэвэл дэлхий дээр өөрийнхөө хүчээр энэ бүх зүйлийг хийж чаддаггүй хүмүүс маш олон байдаг. Бусдын тусламжийг авах шаардлагатай хүмүүс олон бий. Харин би бусдын тусламжгүйгээр эдгээр зүйлсийг хийж чаддагтаа маш их талархаж явдаг гэсэн байгаа. За ингээд бид нар интернет шопингоос, тийм ээ, шопинг моллоос худалдаа хийгээд ямарваа нэгэн зүйлийг худалдаж авсны дараа сэтгэгдлээ хуваалцдаг, тийм үү? Хамгийн их оноо бол 5 од өгөх байдаг. Oprah яг үүнтэй адилхан өөрийнхөө өдөр тутамд тохиолдож байгаа үйл явдлуудыг үнэлж, түүнээсээ сэтгэл ханамж, баяр баясгалыг мэдэрдэг тухайгаан хуваалцсан байгаа юм л да. Жишээлх юм бол өглөө болгон өтгөн халуун кофе уух бол 4 одтой тэнцвэт хэмжээний сэтгэл ханамжийг надад мэдрүүлдэг гэсэн байгаа. Мөн өөрийнхөө тижээдэг бяцхангүлхийг заавал гинжлэхгүйгээр зүгээр дагуулад гадаавар салхилах нь надад 5 хушуу одтой тэнцвэт тийм хэмжээний их юм сэтгэлийн таашаалыг өгдөг гэсэн байгаа. Гэх мэтчлэн өдөрт болж байгаа бүх үйл явдал процессо 1-5 одоор үнэлэх замаар өөрийнхөө одоо амьдралаасаа таашаал сэтгэл ханамжийг авч ирсэн. Ихэвчлэн бол 4-5 одтой тэнцэх хэмжээний сэтгэлийн таашаалах, сэтгэл ханамж, баяр баясгалыг мэдэрдэг. Тэмдэж би өөрийнхөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл би өөрийнхөө дуртай ажлыг хийж чадаж байгаа. Ажлаа хийх үедээ бүх хүчээр ажилладаг боловч амрах үедээ бүх ажлаа хоош тавин юу ч бодлогүйгээр амарч чаддаг маань надад энэ их аз жаргалыг, энэ их сэтгэлийн тайван амар амгалан байдлыг мэдрэхэд тусалдгаа гэж би боддгоо гэсэн байна. Ингээд подкастыг маань сонсож байгаа сонсогч таа ч гэсэн өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа бүх үйл явдлыг 1-5 одоор үнэлээд үзээрэй. Танд 4-5 одтой тэнцэх хэмжээний аз жаргалыг өгж байгаа зүйлстэй нь юу вэ гэдгийг бас ажиглах хэрэгтэй юм байна. Миний хувьд хүссэн номоо уншаад тэмдэглэл бичээд подкастаар оруулж байгаа маань надад 5 одтой тэнцвэт хэмжээний сэтгэлийн ханамжийг өгдөг байгаа. Бас тэгээд Mom School группээрээ дамжуулаад ээжүүдтэйгээ санал бодлоо хуваалцдаг, өөрийнхөө бас жоохон уншсан номынхоо тэмдэглэлийг тэнд нийтэлдэг, үзэл бодлоо хуваалцдаг юм талбартай байгаадаа бас 5 шүү од өгч үнэлэхээр ийм хэмжээний бас аз жаргалтай, сэтгэл ханамжтай байгаагаа энэ номыг уншаад бас ингээд дүгнэж үзлээ. Энэ бүлэгт дурдсан Oprah-гийн бас нэгэн чухал зөвлөмж бол чамд хийхийг хүссэн зүйл хэрвээ бий болох юм бол заавал хийж үзээрэй гэсэн ийм санаа байсан. 1996 онд Oprah өөрийнхөө ток шоунд дуучин Тина Тернерийг урьж оролцуулдаг байгаа. За энэ ток шоуны дараагаар Oprah Winfrey хэзээ нэгэн цагт тайзан дээр гарч дуулж бүжиглэж үзэх юмсан гэсэн ийм бяцхан мөрөөдөлтэй болдог. Энэ боломж нь ч гэсэн тохиож Тина Тернерийн тойрон аяллан концертын үеэр тайзан дээр 5 минут орчим хугацаанд дуулж, бүжиглэж, өөрийгөө өөр хүнээр мэдэрч үтсэн тухайга бичсэн байгаа. За анх бол тайзан дээр гарахад хөл гар салгалж хүн болгон намайг харж байгаа юм шиг эргэлзэж, ичиж, ийм мэдрэмж төрж байсан ч гэсэн тайзнаас буусны дараа өөрөө бахархах, би ч гэсэн бусад шиг бас юм нээлттэй байж өөрийнхөө дураар бүхнийг умартан бүжиглэж, дуулж чадах боломжтой хүн байсан юм байна гэдгээ мэдэрсэн тухайга бичсэн байгаа.
Ингэж тайдсан дээр гарснаас хойш хэдэн сарын дараа Опрагийн багш Майя Опрад нэгэн дууны цомгийг бэлэг болгон явуулдаг байгаа. За энэхүү CD-нд I Hope You Dance буюу би чамайг бүжиглэнэ гэдэгт итгэж байна гэсэн дуу байдаг. Энэ дуунд чи үргэлжлүүлэн сусаар л байх уу эсвэл босож бүжиглэх үү? Сонголтын цаг дээр би чамайг босож бүжиглээсэй гэж хүсэж байна гэсэн дууны бадаг байдаг. Энийг сонсоод Опра хүн ямарваа нэгэн зүйлийг хүсэх юм бол заавал зориглох хэрэгтэй юм байна. Зориг гэдэг зүйл хүнд шин мэдрэмж, шин амьдрал, шин аливаа зүйлийг харах шин өнцгийг бэлгэлдэг юм байна гэдгийг маш их ойлгож авсан гэдгээ энд бичиж тэрнээс хойш өөртөө уулзсан хүн бүртээ зориглох гэдгийн чухлыг уламжлан хэлдэг болсон тухайга дурдсан байна. Ингээд 2 дугаар бүлгийн том эхэлж байна. 2 дугаар бүлгийн нэр бол дахин сэргэлт гэсэн нэртэй байгаа. 1991 онд Опра өөрийнхөө ток шоунд сэтгэл засалж Брэдшүү гэх хэрхмийг өрж оролцуулдаг. Брэдшүү бол хүний дотоод дахь хүүхэд гэсэн нэртэй нэр томьёог бол гаргадаг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл хүн насанд хүрсэн ч гэсэн хүүхэд шиг зан үйл гаргадаг. Бага насндаа авсан шархаа эмчилж чадаагүй, аниулж чадаагүй учраас тэр шарх авсан хүүхэд нь дотор нь байсаар байдаг тухай энэ онолыг анх санаачилж нийтэд дэлгэсэн хүн байдаг. За энэ ток шоуныхаа үеэр Брэдшүү сэтгэл засалж нийт зэрэгтэл заалан сууж байсан бүх үзэгчид болон Опра тандан анх төрж өссөн өөрийг төрлөх гэртээ очихыг хүсдэг. За ингэхдээ өөрийн төрж өссөн байшингийн гаднаас гэр доторх үйл явцыг харж тэнд ямар үйл явдал болж байгаа тухай, юу мэдэрч байгаа тухай, тэр үед ямар бодол бодож байсан тухайг асуудаг. Яг энэ үйл явдал Опрад маш их гунигтай мэдрэмжийг төрүүлдэг. Учир нь Опрагийн бага наснд тэмч гэрэл гэгээтэй байгаагүй. Бага наснда биеийн өвддөг өвөөтөгөө болон эмээтэйгээ гуруулахна амьдардаг байсан. Тийм учраас гэртээ байнга зочин гичин ирээсэй гэж хүсдэг байсан. Учир нь бие муутай өвөөг нь хасарч халамжилж байгаа эмээ нь маш хэмжээний стресстэй бухимдалтай байсан учраас Опрад их ураа гаргадаг байсан тухай номонд бичсэн байгаа. За ингээд өөрийнх нь амьдардаг байсан тэр тухайн хотод нь ойр хавьд нь өөрийнх нь насны бага насны хүүхэд байгаагүй учраас ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлдэг. Ганцаараа бие дааж тоглох, ганцаараа цагийг өнгөрүүлэх юм аргад суралцсан тухайга хэлсэн байгаа. Бага наснда номыг уншиж, гэртээ байгаа хүүхэлдэйнүүдээр тоглож, заримдаа фермд очиж фермийн амьтдтай ярилцдаг. Ингэж ганцаараа цагийг өнгөрүүлэх арга суралцсан нь насанд хүрсэн хойно ч гэсэн өөрийнх нь ганцаараа одоо энэ өөрт нь тулгамдж байгаа сэтгэл зүйн асуудлыг давж туулахад нэхэх нөлөө үзүүлсэн гэж Опра үздэг юм байна. Брэдшүү сэтгэл засалчийн энэ цонхоор дамжуулан өөрийн дотоод хүнийг харах энэ аргаар дамжуулан Опра өөрөөхөө бага наснд ямар их ганцаардал гунигтай өнгөрүүлсэнийг олж хардаг. Энэ номыг уншиж байгаа олон хүнд ч гэсэн яг тийм мэдрэмж төрж исэн байж магадгүй. Өөрийгөө хинт ч хэрэггүй, бусдын хайр хүндэтгэлийг хүлээх эрхгүй хүн. Би бол ганцаардмал хүн гэж боддог олон хүн байгаа байх. Гэхдээ та юунаас болж ийм мэдрэмж авснаа мэдх юм бол энийг цааш нь үргэлжлүүлэн өөрийгөө шарх авсан хүн гэж бодсоор байх уу? Эсвэл үүнийг эмчлэх шаардлагатай юу гэдгээ сонгох өдөр танд ирнэ. Надад ч гэсэн тийм сонгох өдөр ирж ирсэн. Тийм ч учраас би өнөөдөр илүү их аз жаргалыг мэдэрч байгаа. Би өөрийнхөө өнгөрсөн үеэс бол батагаар өөрийгөө банк зовоохыг хүсэхгүй байна гэсэн юм шийдвэр төрдөг. Хүн өөрийнхөө амьдралд таагүй мэдрэмж төрж байгаа яг тэр зүйл хизээ анх яаж ихэлсэн, тэр үр нь хаан суусан гэдгийг мэдэх юм бол тэр үрийг суглан авч өөр шин тэжээлтэй, өөр илүү сайхан хүрсэн сулах боломжтой гэж хэлж байгаа. Тийм ч учраас бага насныхаа таагүй дурсамжинд бүү ач холбогдлог. Харин ирээдүйдээ яаж сайхан амьдрах вэ гэдэгтээ илүү их анхаарлаа төвлөрүүлж тэрний төлөө өөрийгөө хайрлахын чухлаа гэсэн байна. Бидний амьдралын бүхэл зүйлд хариуцагч нь би өөрөө байдаг. Сайн ч амьдарч байсан, муу ч амьдарч байсан тэр бүхний хариуцлагыг өөр бусдад битгий тоох. Сайн эцэг ихтэй таараагүй байсан ч гэсэн тэр таны аз жаргалтай амьдралыг гэр бүлийнхэн чинь өмүүлсэн байсан ч гэсэн тэр хүмүүст гомдолгүйгээр өөрөө өөртөө аз жаргалыг өгөх арга замыг хайж бол бусдаас авч чадаагүй, мэдэрч чадаагүй хайр халамжийг өөрөө өөртөө өгөх нь маргаашийн өдрийг цаашдын ирээдүйг чинь илүү гэрэл хэрэгэтэй болгодог. Чиний амьдралд хариуцлага хүлээх цорын ганц хүн бол чи өөрөө гэдгийг энэ бүлэгт дурдсан байна. Опра
маш удаан урт хугацааны турш ганцаараа сэтгэл дотроо тээж ирсэн маш том нууц байсан. Энэ нууцаа хамгийн сайн найз гэсгүй мөн өөрөө эрхэж байсан хайртай залуудаа ч хэлж чаддаггүй байсан. Ингээд олон жилийн турш итгэлтэй харилцаатай байсны үндсэн дээр дээрх хоёр хүнд өөрийн нууцыг задлан хуваалцдаг. Бага наснда дөнгөж 10 настайгаас эхлэн бэлгийн хүчээр хилэлд өртөж 14 настайдаа үсээгүй жирэмслэлттэй тулж ингэж хүүхдээ гарган төрүүлсэн хүүхэд нь амьдрах чадваргүй болж тухайн үедээ төрсний дараа шууд нас барсан тухай энэ нууцаа бусад хүн мэдчихвээ гэсэндээ өдөр болгон айж амьдардаг байсан тухайга номдо бичсэн байгаа. За ингээд энэ нууц нь өөрөө бусдад дэлгэхээс өмнө хамаатных нь нэг хүн олон нийтэд зарласнаас болж маш том юм цочролд ордог. Бусад хүн мэдгэн бүхэл өөрөө эргүүлэн дурсаж сандахыг ч хүсдэггүй хар бараан дурсамжийг нь хэн нэгэн танихгүй хүнч биш ойрын тэр тусмаа хамаатныхын хүн бусдад дэлгэсэнд маш их ургалтыг мэдэрч хүнд цогцолтонд ордог. Яг энэ мэдээ бол нэм гаргийн орой мэдээгээр цацагдсан. За ингээд маргааш өдрөө хүртэл даваа гараг хүртэл офро маш хэмжээгээр шаналж, уйлж, яаж олны нүрийг харандаа гэж боддог. Бүх хүн хуруугаараа чижилж түүнийг буруутгаж, эмх замбраагүй, яаж 14 наснда хүүхэд гаргаж чадваа? Чамайг ийм эмхтэй гэж бодсонгүй, арайчтэй гэж бүгд надаас зүгтэж дөлөхгүй, миний карьер унахгүй, би хинч биш болохгүй гэж айж байсан. За ингээд шүнжэнгөө нойргүй хонсоо офро даваа гарагийн өглөө ажилдаа явна. Харин өөрийнх нь бодож шүнжэнгөө төсөөлж байсан тэр бүх зүйл бодит байдал дээр биелээ олоогүй. Өөрийг нь буруутгах байх гэж бодож байтал хинч тэр хүнийг буруутгаагүй, хинч тэр хүнийг жигшээгүй. Хинч тэр хүнээс тийм явдал үнэн үү гэж асуугаагүй. Олон жилийн турш дотроо шаналж, бусдаас айж, имэж энэ нууц задрахгүй гэж бодож ирсэн. Энэ бүх зүйл нь тэрэнд маш хүнд ачаа болж исэн. Нэг талаараа сайн юм боллоо гэж бодсон гэж байгаа. Өөрийнх нь нуруунд дээрээс энэ том ачааг авах хэцэнд. Хамаатныхаа хүнд гомдож нэг талаараа үзэн ядаж байсан ч гэсэн олон жилийн дараа эргээд бодоход тэр хүн миний нуруунд дээрх байсан, мөрөн дээрх байсан, дотор шүглсэн байсан тэр хүнд том зовлон ачааг авч хайсанд харин ч би баяртай байгаа. Хин нэгнээс би үүнийг нуух шаардлагагүй болсон, мэдгүй гэж би айх шаардлагагүй болсон. Энэ явдлаас хойш офра хүний амьдралд ямар ч утга учиргүйгээр саад бартаа бэрхшээл зовлон тохиолддоггүй. Эдгээр бүх зүйлс биднийг илүү ухаажуулж, хүчтэй болгож, төсвөртэй, төвчээртэй болгодог гэж боддог болсон тухайга хуваалцсан байна. Хүний амьдралд маш олон зовлон бэрхшээл саад дотор бартаа тулгарна. Харин тэр үед тэр газараа би хэцүү байна гэж суусаар байх уу? Эсвэл тэр нөхцөл байдлаасаа хурдан босож, өөр тийшээ явж, тэнцвэрээ олж дараагийн алхмаа хийх нь чухал уу? Үүн дээрээс бидний амьдралын цаашдын хэрхэн аз жаргалтай эсвэл зовлонтой амьдрах нь шийдэгддэг гэсэн санааг энэ бүлгээрээ дамжуулж хүргэсэн байна. Ингээд 3 дугаар бүлгийн тойм эхэлж байна. 3 дугаар бүлгийн нэр бол сэтгэл мэдрэмж. За офра бол маш олон жилийн турш олон мянган хүмүүстэй ярилцсан ийм туршлагатай хүн. Ингэж ярилцах явцдаа хүмүүст нэг нийтлэг шинж байгааг болж харсан байна л та. Юу вэ гэвэл хүн болгон бусдаар хайрлуулж хүндлүүлэхийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг тийм хэрэгцээтэй байдгийг мэдсэн байна. Энэ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж, мөн ажил хийгээд өндөр амжилттай карьерт явж байгаа эмэгтэй айланд нь шалгаагүй бүх хүнд бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ байдаг гэж хэлж байна. За нэг удааг өөрийнхөө ток шоунд 7 залуу гөрж оролцуулж маш сонирхолтой юм ярилцлагыг өрнүүлсэн юм байна. Энэ ярилцлага бол тухайн үедээ их сенсац болж байсан олон хүний анхаарлыг татсан юм ярилцлага болж чадсан. Учир нь энэ 7 залууд нэг ижил төстэй зүйл байсан. Бүгдээрээ эхнэр нь байсаар байтал өөр эмэгтэйтэй уулздаг. Нэг ясандаа нууц амргийн харилцааг үүсгэсэн энэ 7 залуугийн өөрсдийнх нь яагаад ийм зүйл хийх болсон талаар ярилцсан юм ярилцлага байж хизээч гэр бүлийн хүнээ хуурахгүй ямар цайхан эмэгтэйн өргөтөлөнд орохооргүй ёс зүйтэй хүн гэж өөрийгөө үзэж ирсэн. Гэр бүл болоод 18 жил болсон залуу энэ ток шоуны үеэр өөрийнхөө нууц амргийн тухай ярьсан байна. Миний уулздаг эмэгтэйд бусдаас ялгарах ямар нэгэн онцгой гойд чадвар гэдэг юм уу тийм чанар бол байхгүй. Гэхдээ тэр хүн намайг маш сайн сонсдог, намайг сайн ойлгодог, надад анхаарал тавьдаг, намайг бусдаас илүү онцгой хүн гэж мэдрүүлдэг тийм чанарт нь би татагдсан гэсэн байна. Тэгээ энэ ярилцлагын үеэр офра энэ 7 залуугийн ярианаас үнэхээр сонсоод бусдаас онцгой
ялгарсан учраас тэр хүмүүс татагдчихж байгаа юм биш. Үнэхээр өөрийг нь сонсож онцгой хүн гэдгийг мэдрүүлж анхаарал халамж тавьдаг учраас өөрийг нь хүлээн зөвшөөрсөн учраас энэ хүмүүст татагдсан юм байна гэдгийг энэ ярилцлагынхаа төгсөлд дүгнэлт болгох хийсэн байдгийн байна. Миссисипи мужид төрж өссөн Офра бага наснаасаа халуун дулаан үгийг сонсож хайр халамж анхаарлыг өртөж өсөж чадаагүй. Тийм ч учраас өөрийн хийж байгаа ажлыг үнэхээр сайн гарамгаа хийж чадвал бусад хүн намайг хүлээн зөвшөөрч тэр хэмжээгээр анхаарч намайг хайрлан хүндэлнэ гэж боддог болсон. Тийм ч учраас ажилладаа махран шамдах болсон байна. Ингээд 20 хэдэн настай золгосон Офра найз залуутай болж найз залуутай болсноор өөрийгөө илүү үн цэнтэй хүн гэж мэдрэх болсон. Гэтэл энэ аз жаргал нь удаан үргэлжлээгүй, найз залуугаасаа салдаг. Найз залуугаасаа салах үедээ найз залуугаа явуулахгүй тулд түлхүүрийг нь нойлын өрөөний сул төрлөг хүртэл шидэж байсан. Олон янзын ажлыг амжилттай сайн хийж өөрийн карьераа өсгөж байсан ч гэсэн дэрэгдэн байсан найз залуу өөрөөс нь холдвол өөрийгөө хинч биш болох юм шигээр мэдэрчдэг болсон. Гэвч олон жилийн дараа би өөрийгөө хайрлаагүй, өөрөөсөө нүур буруулсан явсан байна гэдгийг ойлгосон. Мэдээж бидний амьдралд хажууд маань байж, туулж түшиж, дэмжиж, зөвлөгөө өгдөг хүн байвал илүү гайхалтай. Гэхдээ хамгийн чухал нь миний сэтгэлийг тайвшруулж, намайг ойлгож, намайг сонсож, намайг хайрлаж, надад урам өгч чадах цорын ганц хүн бол, цорын ганц үнэнч хүн бол би өөрөө байсан юм байна гэдгийг би ойлгосон. Чи үн цэнгүй хүн биш шүү дээ. Чи бол дайжгүй хүн гэж хэлж өгөх хэн нэгнийг би хайсаар байсан юм байна гэдгийг би ойлгосон. Намайг үн цэнтэй хүн гэдгийг хэлж өгөх, үргэлж миний талд байх цорын ганц хүн би өөрөө байсан. Тэр хүн нь миний найз нөхөд, чиний хайртай хүн, гэр бүл чинь биш. Зөвхөн өөрөө гэдгийг би хизээс үлд нь ойлгосон юм гэж номдоо бичсэн байна. Би энэ дэлхий дээр аз жаргалыг мэдрэх гэж ирсэн. Би энэ дэлхий дээр зөв зүгээр ямар ч зориггүй ирээгүй. Би ямарваа нэгэн зүйлийг хийж бүтээх гэж ирсэн хүн гэж өөрийгөө бодож итгүүлэхэд тийм ч хэцүү биш. Үнэхээр өөрийгөө тэгж харах хэрэгтэй. Бага насандаа ямар амьдрал туулсан, ямар зовлон үзсэн чинь тийм ч чухал биш. Эцэг эхээс авч чадаагүй хайр, халамж, үл хүлээн зөвшөөрөлт. Энэ бүхэн бүгд өнгөрсөн зүйл. Харин цаашдаа яаж амьдрах, амьдралаас ямар аз жаргалыг авахыг хүсэж байна, ямар дүр төрхтэйгээр амьдрахыг хүсэж байна. Тэр бүхнийхээ төлөө одооноос юу хийх хэрэгтэйг, ямар бодолтой хэрэгтэйг зөвхөн та өөрөө шийднэ гэсэн байна. Үүнээс цааш хэн нэгний анхаарал халамжийг битгий хүлээ. Чи их сайн ихнэр шүү гэж нөхрийгөө хүлэхийг хүлээсээр л байгаа бол тэр үгийг хизээч битгий хүлээ. Хизээ нэгэн цагт хүүхдүүдээсээ та сайн ээж шүү гэж хэлхийг хүлээж байгаа бол тэр үгийг битгий хүлээ. Би сайн ээж, би сайн ихнэр, би сайн ажилтан, би сайн хүн, би дайжгүй хүн гэдгийг өөрөө өөртөө хэлж явах хэрэгтэй. Ингэж хэлснээр таны бодол чинь, үйлдэл чинь тэр хэмжээнд чинь хүрэхэд хичээж эхэлдэг. Үйлдэл чинь хичээнэ. Үйлдэл чинь хичээхийн тулд бодол чинь хичээнэ. Бодол чинь хичээхийн тулд та дотоод ухамсар чинь хичээж эхэлдэг. Тэгэхээр хэн нэгэн хүн өөрийг чинь анзаарч хайрлаж халамжлахыг хүсэж байгаа бол тэр хүлээлтээ зогсоо. Хайр гэдэг бол өөртөө чинь хамт эхэлдэг. Та өөрийгөө хайрлаж эхэлснээр бусад хүн таныг анхаарч халамжилж хүндэлж эхэлдэг. Өөрийгөө хайрлах хайраас бусдын таныг хайрлах хайр эхэлнэ. Дараагийн миний хамгийн сайн мэдэх зүйл бол бүхэл харилцааны гол цөм нь харилцагчаа ойлгох явдал. Тиймээс ч би харилцааг бүжиглэхтэй адилхан гэж зөвөрлөдөг. Хоёр хүн бүжиглэж байна гэж бодъё л доо. Нэг нь урагшааныг алхахлаа. Нөгөө хүн нь хоошоо нэг алхах ёстой. Ингэж байж бүжиг илүү эмх цэгцтэй амжилттай үргэлжилдэг. Гэтэл хоёулаа урагш алхахыг гэж бодъё. Нэгнийхээ хөл дээр гიშгэнэ. Энэ үед харилцагчаасаа чи аль хөлнөөсөө эхлэх вэ гэж асуух учиртай. Ингэж байж бүжиг маань алдаагүй, амжилттайгаар үргэлжлэх боломжтой. Харилцаа ч гэсэн үнтэй яг л адилхан. Харилцагчаасаа чи юу хүсэж байна вэ? Би яавал дээр байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Ингэвэл үүсэх асуудал бэрхшээлийг бид хэлбэрхэн даван туулах боломжтой байдаг. Олон хүн үнийг мэдэлгүйгээр нэгнийгээ зөрчилддөг. Хэрвээ та харилцааны зөрчилд орсон яваа гэж өөрийгөө бодож байгаа бол та харилцагчаасаа, эхнэрээсээ, нөхрөөсөө, хүүхдээсээ юу хүсэж байна вэ гэдгийг нь яг одоо асуугаарай. Чи юу хүсэж байна вэ гэсэн энэ асуултыг бас өөрөөсөө ч гэсэн асуух хэрэгтэй юм шиг санагдаж байна. Би яг юун дээр баярлдаг, би юун дээр бухимддаг, би юунаас олж гуйнгэлдэг. Би яг юу хийхийг хүсэж байгаа юм бэ? Би хинтээ байхдаа аз жаргалтай байдаг. Би юу хийхдээ аз жаргалтай байдаг. Би яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг өөрөөсөө асуух нь харилцаанд
дараагийн харилцаагаа бас илүү тодорхой болгох юм болов уу гэж бодож байна. Ингээд дараагийн бүлэг болох талархал бүлэг рүү орцгоё. Офра Уинфри 10 жилийн турш тэмдэглэлийн дэвтэр хөтэлж ирсэн юм байна. Энэ тэмдэглэлийн дэвтэр нь бол талархлын тэмдэглэл байсан. За ингээд ойр дотныхоо эргэн тойрныхоо уулзсан хүн болгондоо өөрийн тэмдэглэлдээ тухайн өдрийнхөө талархсан зүйлийг бичиж тэмдэглэж байгаарай гэж өөрөө зөвлөдөг, байнга сануулдаг байж. Гэвч өөрөө байнгын ачаалалтай ажил, олон төлөвлөгөөт ажлын улмаас тэмдэглэл бичих нь аажимдаа цөөрч, аажимдаа бүр бичиж чадахгүй төрсөн юм байна. За ингээд олон жилийн дараа өөрөө 1996 оны 10 сарын 12-нд бичсэн өөрийнхөө талархлын тэмдэглэлийн дэвтрээс эдгээр мөртүүдийг номондоо хуваалцсан байна. Нэгдүгээрт нь намайг хүлээж байгаа сэрүүхэн салхинд би талархаж байна. Флоридагийн арлаар машина унаж зугаасан ийм боломж олсонд би бас талархаж байна. За, маш том толгойтой залуутай болцож ирээд болзооныхоо тухай найзтайгаа ярьсан, өдөржингөө хөвгчлөлтэй зүйл ярьсан бас ийм боломж олдож байгаад би багц талархаж байна. Өөрийн багш Мая шин зохиосон шүлгээ утсаар надад сонсгосон. Энэ явдал ч гэсэн надад талархууштай байсан гэд өөрийн тухайн үед тохиолдож байсан тухайн тэр одоо 96 оны 10 сарын 12-нд тохиолдсон бүх үйл явдлууд тундаас талархууштай зүйлүүдийг ингэж бичиж тэмдэглэсэн байснаа энэ номонд хуваалцсан байгаа. За ингээд өмнөх бичсэн тэмдэглэлээ илрүүлсэн олж харсан өдрөө Офра бодч л дээ. Би талархлын тэмдэглэлээ бичгээ болсон учраас би өнөөдөр жижиг зүйлд ч гэсэн баяр баясгалыг мэдрэхгүй хитрхи энгийн байж болох энгийн л зүйл шиг би хүлээж авдаг болсон юм байна. Би 96 оноос хойш яг одоогийн байдлаа харьцуулахад одоогийн байдал маань илүү их ажилтай, илүү завгүй, илүү баялагтай, илүү нэр хүндтэй болсон. Магадгүй би хэд завгүй баснаас болоод би тэмдэглэлийнхээ дэвтэрт гар хүрээг утсан байх гэж би өөрийгөө зөвтгсөн. Гэхдээ бодоод үзэхэд энэ хүн зүгээр шалтгаан. Би одоогийн байгаа байдлаасаа би 96 онд би илүү их завгүй байсан. Завгүй байсан үедээ би өдөр болгон талархлын тэмдэглэл бичсэн маань талархаж амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг би ухамсарлсан. Тэрийг би амьдралдаа мөрдлөг болгоё гэж боддог байсан учраас би тэгж чаддаг байсан. Одоо харин би тэгж бодохоо болсон юм байна гэж өөртөө бас зэмлэл өгч ахин талархлын тэмдэглэлээ бичиж эхэлсэн тухайгаа энд бичсэн байна л да. Хүн амьдралд хэцүү зүйл тохиолдох юм бол хэцүү байна л гэж хэлдэг болохоос ш энэ зүйлийг даван тууснаар надад ямар ухаарл, ямар сургамж, ямар ололт авчирсан тухай бараг хүмүүс ярьдаггүй. Хүмүүс ууланд гарахдаа их ядарлаа, цуцлаа гэж ярьдаг болохоос өгсөх, цуцах боломжийг олгосон уул байгаад хэзэж талархдаггүй. Бид нэр талархах ёстой. Талархснаар бид нар илүү даруй байдлыг, илүү ухаарлыг, илүү мэрхэн байдлыг олж авдаг гэж Офра номдоо дурдсан байна. Мөн талархлаа, баярлаа гэдэг үгний чухлыг энд дурдсан байгаа. Та ямарваа нэгэн зүйлд ямар нэгэн хүнд үнэхээр хумсын төдий чинийч баярлаж талархсан сэтгэл байгаагүй ч гэсэн баярлаа, талархлаа гэж хэлснээр тэр хүнд тэр нөхцөл байдал талархах сэтгэл танд үүсдэг. Бидний эго бас түүнээс өөрийгөө тустай хүн, ялгаатай хүн гэж ялгаж орхидог. Тэм ч учраас бид нар бусдад баярлаа, талархлаа гэж хэлвэл өөрийн эгог, өөрийгөө хүндлэх сэтгэлээ хоош нь түлхэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэвч үнэндээ бид бусдад талархсан сэтгэлээ илэрхийлэх үед бидний тэр хүчтэй эго хоошоо нэг алхам ухаарч тэр эго байсан орон зайд талархал, баяр, бусдыг хайрлах сэтгэл, бусдыг ойлгох сэтгэл тэр байрыг оронд нь эзэлдэг. Ингэснээр бидний сэтгэл давчуу байсан сэтгэл илүү тэлж, илүү өргөн болж, илүү алсыг харж, илүү олон зүйлийг уучлах, нэгүүлсэх, талархах, баярлах сэтгэлтэй хүн болж хувирдаг. Ингэж талархсан сэтгэлээ илэрхийлэх бүрт энэ талархсан сэтгэлийг бид нар илүү их мэдэрч, талархлыг мэдрэх бүрт биднэрт дахин талархмаар илүү сайхан, аз жаргалтай, сэтгэл ханамжтай мэдрэмжийг мэдрэх үйл явдлууд бидний өмнө тохиолдож байдаг гэсэн байна. Тэгээд өөрийнх нь энэ зүйлийг ойлгоход хамгийн их тусалсан зүйл бол өөрийнх нь ментор Мая багш гэж номдод дурдсан байна л да. Хүчээр баярлаа гэдэг үгийг хэлүүлж ирсэн гэж байна. Анх бол яагаад би баярлж байгаа юм бэ? Би баярлаг байхад яагаад би энэ үгийг хэлэх ёстой юм бэ гэж маш их гайхаж ирсэн. Гэхдээ Мая багшийн маань зөв байсан. Тухайн цаг үе бол тэртээ өнгөрнө. Гэхдээ би тэр үгийг байнга хэлснээр надад миний ирээдүйг илүү их гэрэл гэгээтэй болгож өөрчилж ирсэн. Би багштаа маш их баярлалаа гэсэн байна.
Ингээд миний хамгийн сайн мэдэх зүйлс нэртэй номын 1, 2, 3, 4 дугаар бүлгийн томыг хүргэлээ. Дараагийн дугаараар үлдсэн томыг хүргэх болно. Түр баярлалаа.